гараад ширүүхэн дайрна гэдэг шиг Land Cruiser 300-ийн дараа, LX 600-ийн дараа маш удаан хүлээлгэснээс Patrol Y63 бидний гар дээр ирлээ. Тэгээ яг хүлээлтэнд хүрсэн байна уу үгүй юу гэдгийг одоо үзнэ. За тоглосон. Гол сэдвлүүг орохоос өмнө хэдүүлээ баг зэрэг түүх ярь. Японууд хамгийн анх 1951 онд Америкийн Willys Jeep гэх цэргийн зориулалттай Jeep-тэй өрсөлдүүлэхээр Patrol-ыг анх үйлдвэрлэжсэн байдаг. Тухайн үед хамгийн томдоо орохоор буюу 3.7 литрийн 106 бүхий хөдөлгүүртэйгээр гарч ирж гисэн. Түүнээс хойш хөгжсөн өөрчлөгдөж сайжруулж явсаар одоо бидний хамгийн сайн мэдих Y61 дээр ирсэн байдаг. Y61-ийн гол онцлог гэх юм бол урд хойд бүтэн чулаак, аам дээр боогдсон кузов, механик болон автомат хоровны сонголт, алдарт TD42 болон TB48 гэдэг домог болсон хоёр хөдөлгөөрүүдээр ерөөсөө танигдсан байдаг. Өөрөө бол маш хатуу ширүүн эд. Нэг замтай газраар явах бол сонирн биш, замгүй газраар зам гаргаж явах зөрүүл. Нэг өсөндөө Land маягийн хар дарсан зүүн гэж явдаг. Дутагдaltaй тал нь юм бол маш хатуу. Бусдаар бол алдар нэрээ бол тултлаа цуурайтуулсан арабууд болон австралчуудын амин шүтэн болтлоо явж ирсэн. Тийм л одоо домог болсон Nissan-ы нэг төрлийн загвар. Арабууд бүр TB48 хөдөлгүүрийг дизель мотортой цугур 2000 морины хүч гаргахтал нь тоноглолдог гэж бодлоо. Хойдлыг бол 2000 морины хүчтэй нь бол биш шүү. Тэр чинь бол Арабд л байгаа. Харин Patrol Y62-ийн хувьд гэх юм бол бүрэн шинжлэгдсэн бандгар их биеийн дизайн, HPMC буюу цоо шин амортизаторын шийдэл, цаг шиг шивнэж хүчлэггээр алгуулдаг V8 хөдөлгүүр, урд хойд бүтэн чулаакаа гээсэн ч Барта замын хаан гэдэг нэр нь хязгаарч гээгдэг. Гэтэ энэ бол өнөөдрийн гол дүрийн машин биш. Энэ талаар тусдаа бүр бичлэгэн дээр тултал нь ярьсан учраас өнөөдрийнхөө гол дүрлүү шилжиж. Явж идэг юм шүү. Сүүлийн үед том джипнүүдийн донд нэг тийм ядаргаатай шин загвар нь гарч ирэнгүүт өмнөх загвараас илүү хөнгөн болгодог, нөгөө хөдөлгүүртэй баг ачаал өгж баг идэвхлэхийн тулд хамаг юм хасаад хөнгөлждөг нэг тийм ядаргаатай юм бол байгаад байна. Ихтэй азар Patrol Y63 бол тгээгүй. Y62-оос 200 кг-аар хүнд болсон, илүү битүүмжин сайжирсан, шорон зам дээр явж байгаа хүн доороос мэдрэгдэж байгаа чимээ, салхины чимээ мэмэ гэдэг дээр бол ямар нэг алдаан дутагдaltaй юм бол байхгүй. Хамгийн гол нь хүнд боллоо гэд нэг тийм хүнд оргоод баацхнаад хөдөлж ядаад байгаа шинж тэмдэг огт байхгүй. Яагаад гэх юм бол хамар доор нь домогт Nissan GT-R R35-аас удамшсан 3500 хос турботой хөдөлгүүрийг тавьж өгсөн. 425 морины хүч 700 Нм мушигж байгаа. Тэгэхээр уг машин маань яг хааз мэдэрж байгаа, хаазд хариу үйлдэл үзүүлж байгаа нь яг л жижиг тэрэг шиг би маш хөнгөн авч явдаг. Зүгээр нэг седан машин дээр хэдхэн жил туршиж байгаад шууд flagship SUV дээр тавьсан хөдөлгүүр бол огт биш. V6 гэдэг хөдөлгүүр дээр хос турбо тавих туршилт судалгааг анх айл 2001-2 оны үеэс судалгаа хөгжүүлэлтийг нэхлүүлээд 2007 онд VR38 гэдэг хөдөлгүүр хорвоод мэдлэн GT-R R35 дээр анх тавигдсан байдаг.
Түүнээс хойш жил бүр сайжруулалт хийгдэж хүчин тогтмол нэмэгцээр ирсэн. Оросууд болон Япончууд дрифт болон драг дээр зориулж бүр илүү нэмж тоноглон 1100-1200 морины хүч хүртэл шүүсийг шахаад байхад л асуудалгүй ажилласаар л байдаг хөдөлгүүр. Ийм л дэлхийд танигдсан автоспортын дунд алдарсан урт хугацааны үг түүхтэй хөдөлгүүрээ баг зэрэг өөрчлөөд VR35 хэмээн нэрлэн цорын ганц флагшип SUV дээрээ тавьж өгсөн байдаг. Тэгэхээр хөдөлгүүр дээр өшөө юм тоочих бол илүүц. Тэгээд патролын хувьд бас нэг зөөлөн болгодог нэг гол шалтгаан бол байгаа. Тэр нь юу вэ гэхээр урд хойд чулаак гэдэг ойлголт бол Y61-ээс хойш бол бүх байхгүй болсон. Тэгсэн мөртлөө бартаа замдаа туулах чадвар нь бол муудсан юм огт байхгүй. Чулаактай болоод ирэхээр машиныг суултаал яадаг вэ гэхээр жоохон хатуу болоод ирдэг. Тэгээд нэг засмал зам дээр жоохон юм ялангуяа бүтэн чулаактай машин унахаар засмал зам дээр нэг тийм олигтой явж чадахгүй те нэг өрөөлдөж явах гэж байгаа юм шиг. Тэнгүүт мангар хатуу маш мэдрэг. Хэдий бартаа замд сайн ч гэсэн чулаакны нэг сул тал нь бол тийм байдаг. Тэгэхээр luxury SUV гэдэг англи руу хамаарж байгаа машин бол ер нь бол хүссэн хүсээгүй чулаака гээх ёстой болдог. Range Rover ч гэсэн бүтэн чулаакгүй сүүлийн G хүртэл уртлынхаа чулаакыг бол хайцсан. Тийм учраас ер нь SUV luxury SUV гэдэг ойлголт бол баг зэрэг ер нь жоохон өөрчлөгдөж байгаа. Заавал чулаактай байж л бартаа зам дээр үнэхээр азаргалдаг ч гэдэг юм уу тий. Тэр ойлголт жоохон өөрчлөгдөж байгаа гэсэн. Одоо ер нь бүх зүйл цахилгаанаар электроникоор л шийдэгддэг болсон. Дугуун эргэлт, дугуун мацалт их зэрэг. Тэгэхээр чулаактай байх шаардлагагүй, чулаак байхгүй болсноор маш зөөлөн, маш намгар, маш тогтвортой явдгаас гадна шулуун замд, холын замд бүр маш сайн тэнцвэртэй байж чаддаг. Тэгээ битүүмшний тал дээр бол мөн л адил сайжирсан бүр амдшгүй байгаа. Яагаад гэх юм бол жингийн хөнгөлөг учраас бүх зүйл хэвэндээ харин илүү жин нэмэгдсэн гэдэг нь одоо энэ уртлын салхины шил хүртэл бүр 2 давхар зузаантай байх чинь. Тэгвэл гаднаас орж ирж байгаа салхины чимээ, салхи сүрж явж байгаа юм мэдрэх чимээ бол маш бага. Мөн шорон зам дээр явж явах үед доороос мэдрэгдэх тэр дугууны чимээ, яг зам дээр явж байгаа дугууны чимээ нэг юм лайтай орж ирдэг шал руу мэдрэгдэж шүү дээ. Тийм юус баг ажиллагдахгүй. Бүр маш бага хэмжээнд. Яг л luxury SUV ямар байх ёстой тэр хэмжээндээ бол маш сайн юм шинжилгээг бол хийж чадсан гэж харагдаад байна. Тэгээ хөдөлгүүр бол хүч бол бүр хангалттай сайжирсан. Мөн респонс маш сайтай, хариу үйлдэл. Одоо хааз гişиг төдийд маш амархан хариу үйлдэл үзүүлдэг гэсэн. Тэгээд 9 шаталт хорооп тавьж өгсөн учраас шудуундаа бол маш бага мотор эргэлтэн дээр явдаг. Ямар ч түүртэлгүй мөн маш бага бензин зарцуулалтыг гаргаж чадгаар. Ер нь бол мотор эрэх нэг тийм ачаал авч байгаа юм шиг мэдрэмж төрүүлэхгүй байна. Зүгээр нэг 3000 хүртэл жоохон хасаад ирэнгүүт л ерөөсөө л нэг мэтгэд л алга болоод өгсөн байх жишээ. 425 морины хүч 700 Нм гэдэг тоо бол нөгөө нутгийн хоёр хамаатан болох 300 болон 600-аас бүр илүү гараа явчихсан гэсэн. Энийг сонсон Lexus нэлээд хүн дээр тусгаж авсан бүр өөр дээрээ шууд LX 600 дээрээ Toyota Sequoia болон Toyota Tundra гэдэг Hybrid iForce Max гэдэг хөдөлгүүрээ 600 дээрээ тавиад бүгсэнд нь 700H гэсэн логогоо наагаал гаргаад ирсэн. Нэг өсөндөө хоорондын өрсөлдөөн бол маш ширүүн байна. Угаасаа Patrol Y63 бол Land Cruiser-ыг нэг өрсөлдөгчөө гэж харахгүй байгаа нь бол илт байгаа. Илүү өндрийг харж илүү холыг онсон байгаа нь ерөөсөө л хаалгыг онгоолгоол буцаагаал хаах төдийд л мэдрэгддэг. Тэгээ бас нэг ажиглагдж байгаа гол юм нь өмнө Patrol Y62 дээр нэг тийм Alpine кузовны сэвэ аягүй их байдаг байсан. Тэр сэвэ бол ч яалтчгүй нэлээд багассан. Тэгээ нэг огцом дарах одоо эргэлт маневр хийх үед огцом ирэх үед Alpine савлгаа бол маш бага. Ер нь яг тийм том жип барингаал нэг огцом дарангууд бүр ингээл халиад идэв шүү дээ. Тийм юм бол ер нь бүр илт багассан байна. Тэр амортизатор сольсноос болсон уу эсвэл нэг өөр юм байна уу? Яалтчгүй бас яг явдлын тал дээр маш том дэвшлүүд бол мэдрэгдэж байна. Засмал дээр явж явах үед бол яалтчгүй явдлын хувьд бол намблаг маш түшигтэй. Тэгээд 100-аас дээш гарах юм бол өрүүлэн гоё хатуураад өгч байгаа. Тэгэхээр илүү аюулгүй гэсэн гоё намблаг машина контролцсон тийм мэдрэмжийг авч чадчих. Тэгээ 9 шаталт автомат хорофтой учраас арааны солигдолт бол маш мундаг. Ерөнхийдөө нэг 3000 RPM дээр л ер нь бол бараг 90% мушх хүч нь ороод ирчихдэг гэж бичсэн байлаа. Тэр бол яг л үнэн л байлээ л дээ. Жохон гიშгээл ерөнхийдөө шууд ингээл түрээд эхэлж байгаа мэдрэгч байгаа юм. Яг гоо турбоны баг зэргийн лаг бол байгаа. Угаасаа турботой машин болгонд нэг турбо жоохон тасалддаг нөгөө агаараа хураах гэж нэг баг зэрэг нэг 1 секунд ч юм уу тийм хүч алдахгүй бол байдаг. Бүх турботой ихэнх машинд байдаг. Энэ дээр Patrol дээр чсэн ялгаа баг зэрэг тэр нь мэдрэгч байгаа. Гэтэ тийм их биш бол биш.
Тэгээд хамгийн гол нь paddle shiftтэй. Paddle shift-ээр хараагаа ингээд одоо жишээ нь би ингээд 5 руу хийчихлээ. 4 рүү. 3 руу. За 2 руу хийчих. 2 руу. Одоо boost нь орж иж байгаа юм. Boost эхлээд жоохон уншиж байгаа мэдэгдэж байгаа. Гэхдээ нэг ороод эхлэх юм бол бүртлэхгүй явчихна. Чи хитлүү орцсон юм би. Жоохон хитрүүлчих. Ер нь бол яг хиддээ явж байгаа нь бол баг жолоочтой нэг сайн мэдэгдэхгүй л байна л да. Нилээ өндөр уртаа явж байгаа мөртлөө салхин ч мэдэгдэхгүй, замынхан чимээнч марг мэдэгдэхгүй байх жишээ. Бас гайхалтай л хийж чадсан. Яалчгүй яг V8 байхгүй болсон гэдэгт угаасаа хэн бүгд л сэтгэл дундуур байдаг. Гэхдээ одоо тэгэл эхнээсээ бүгд V6 хостуур болов шилжээл хүлийн зөвшөөрсөл эхэлж байна л да. Одоо алийн болгон V8-ыг хүсээл нэг хуучинтайгаа зууралдах уу. Гэхдээ V8-ийн характерыг бол угаасаа тэр бол зүрхэнд мөнхөрсөн характер. Гэхдээ V6-гийн хүч гэдэг бол тоглоом биш. Яалтчгүй маш мундаг сайн байж чадаад байгаа юм. Түртгүй, ерөөс түртгүй. Араа солигдож байгаа нь хүртэл. Ямар ч мэдрэл алга. Ерөөсөө л суудлын хөнгөн седан шиг л бие авч явж байгаа юм. Nissan түүхийн хамгийн шийдвэрлэх үе дээр яваагаа маш сайн мэдж байгаа. Тийм ч учраас Y63 дээр хөнгөн хумыг хандах эрх тэдэнд байхгүй. Y62 бидэнд Бартад замын туулах чадвар, лакшри хэв маяг 5 дух хүчрхэг хөдөлгүүр, мөн маргаангүй том зайг мэдрүүлсэн. Харин Y63 дээр энэ бүгдийг ахин нэг шат ахиулж бидэн дээр авчирчээ. Японочууд хэрэг хүсвэл Range Rover-ыг ч бас хийж чадна шүү гэдгийг Patrol Y63-аар дамжуулж харуулахыг зорьсон мэт.